Энэ гаж эвцэл гэдэг энэ ямар учиртай? Эвсэл гэхээр эдгээр их гоё юм ярьдаг юу гэхээр Шинэ Зеландд живсэж гин, Германд живсэж гин, Скандинавт живсэж гин гэдэг. Яг хамны уншлах шиг точиг юм давтдаг байхгүй. Тэгээд тэр улсуудын очиод үзэхээр үнэхээр эвссэн юм уу гэхээр эвсэл байгаа. Тэгээд эвслийг хараад үзэхээр эдний яриад байгаа шиг биш байхгүй. Юу гэхээр нэг 48% судалтай нам нь олон холдуулж чадаагүй шүү дээ. 50 болж чадаагүй. Тэгээд засгийн газар дангаараа бүрдүүлж чадхаа болчоор яадаг вэ гэхээр нэг 5% та ч юм уу 6% та нам дээр очиод за та хэд манад нэмэгдээд ороод ирээч. Тэгээ хэдүүлээ одоо нэг 52 3% та болоод засгийн газраа байгуулъя гэдэг л эвсүүд байгаа. Бүгдийн зарим үед бол бүр яатсан байдаг вэ гэхээр штэ хамгийн олон судал авсан нам сөрөг хүчин хэцүү явж байгаа байхгүй. Хоёр том судал авсан намтай очингуудаа нөгөө жижигүүд нь эвсээд засгийн газраа байгуулчих жоохгүй. Үн чи ингэж явдаг зүйл болохоос биш. Манай ардын нам чинь те хоёр дахь том судалтай нам ардсан намаа залгаад нэрээс нь хүнийг залгаад ингээ 96% судалтай босгосныхаа эвсэл гэж яриад байгаа. Ийм чинь ерөөсөө гаж байхгүй. Ийм юм ерөөсөө дэлхийн энэ ардчилсан улс оронтой юмд ерөөсөө байдаггүй байхгүй. Тэгээд би бүр энийг нэгдүүцээ юу гэж хэлсэн бэ гэхээр нэм олон намын дүр эсгсэн нэг намын тогтолцоо гэж хэлж байгаа байхгүй юу? Энэ чи 96% нэг эрх мэдэл шүү дээ. 96% төвлөрөл байхгүй юу? Ерөөсөө 96% нь төвлөрүүлж байгаа байхгүй юу? Эвсээгүй байхдаа үндсэн хуулиар хүртэл өөрчилж чадчихсан шүү дээ. Энэ чинь хамгийн том нийгмийн гэрээ шүү дээ энэ чинь тий. Сөрөг хүчин бүх юмыг хааж зогсдгоо. Зөв юмаа дэмждэг тий. Яг зөв. Одоо та бол маш гоё жишээ хэлж штэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг юм чинь парламент дээр 75%-аар баталдаг зүйл штэ. 75%-аар баталдаг юмыг эдгээр хашааны гадна талд байхдаа хийж чадсан штэ.